Өөрийн 4:30 болж байна. 4:40-д Монгол Улсын гавьяа жүжигчин Хүрлбаатар маань онгоцноосоо бууна. Тэгээ бид бүхэн ингээд тосгоод ирдсэн байна. Хүрлбаатар гавьяат маань одоо Италийн Сицилийн Сиракуза буюу одоо эрт дэлхийн алдартай театруудын нэг Задгай театрт Набуко дуурт сайхан амжилттай Закирэгийн дүрийг бүтээгээд ирсэн байгаа. Тэгээд одоо Монголын аргил хоолойтнуудын хувьд бас сайхан түүхэн үйл явдал болсон. Монголын баритонуудын ялгуулсан амжилт бол үргэлжилсээр байгаа. Тэгвэл одоо баас хоолой буюу одоо аргил хоолойт Европт албан ёсоор хөл тавьсан юм сайхан түүхэн үйл явдал болж байна. Эрхэм найз Монгол Улсын гавьяа жүжигчин Бадрал найздаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлээ. Тэгээд Монголын аргил хоолойтнууд Европт хөл тавихад зам нь болж, гүүр нь болж гэж холбож өгч байдаг. Хамтдаа хөдөлцөөд араас нь түлхээд тэр нэгэн тайзнаа Монголын хоёр дуучин Европт болж байгаа тэр мөчийг харахад бол үнэхээр бахархалтай сайхан байсан. Хүрлбаатар маань анхны одоо жимийг одоо ингэж тавьж байгаа нь бол бидний хувьд баас хоолойтны хувьд аргил хоолойтнуудын хувьд тийм маш том баяр болж байна. Тэгээд хамгийн дөрөнд маш том баяр хүргэе. Энэ мундаг том театрт том Вердигийн том жүжиг ард гол дүрд гарсанд нь маш том баяр хүргэе. Тэгээд энэ хугацаанд бас Хүрлбаатар ахыг маань ингээд чиглүүлж, хөтөлж одоо энэ том дебют хийлгэсэн Монгол Улсын гавьяа жүжигчин Бадрал найздаа бас баяр хүргэе. Тэгээд олон сайхан дуучтай ингээд нэг нэгэндээ тусдаа дэмтэй олон сайхан чиг зам мөрийг гаргаж яваа эрхэм найздаа уран бүтээлээс өндөр амжилтсая. Миний хувьд бас түрүү жил Итали, Испани, Франц, Португал гэсэн орнуудаар Вердигийн алдартай Traviata дүрийн докторийн дүрээр 41 театрт 41 удаа тоглолт хийгээд ирсэн байна. Одоо энэ сайхан амжилт гаргаад, ийм сайхан том театрт дуулаад ингээд хүсэл мөрөөдөлтөө биелүүлээд ингээ явж байгаад нь туйл их баяртай найзаараа бахархаж явд юм аа. За халуун баяр хүргэе. Маш том баяр хүргэе. Сэтгэл бол нэлээд маш өндөр байна. Үнэхээр гайхалтай байна. Тэгээд олон зуун жилийн түүхтэй энэ дэлхийн одоо алдартай Италийн алдартай анти театруудад одоо Жозеф Верди Набуко дүрийг одоо дуулаад ирлээ. Тэгээд одоо энэ олон мянган үзэгчдийг байлдан дагуулсан энэ агуу дүр бол одоо 50 жилийн дараа одоо энэ анти театруудад одоо эргэж ирж байгаа нь маш их онцлогтой. Ер нь их онцлогтой юм их олон боллоо. За тэгээд энэ 50 жилийн дараа ирсэн дүрт одоо хоёр монгол залуу бас гараад хоёр монгол залуу одоо зэрэг одоо тэгээ хоёр гол дүрийг одоо бүтээж байгаа юм л үнэхээр их бас бахархалтай гайхамшигтай байлаа. Тэгээд Сиракуза гэхэд чинь 8000 гүрний судалтай театр. Тийм дараа явуулахлаар 5000 гүрний судалтай Задгай театр. За тэгээд хамгийн сүүлд тоглосон Тавар Минар гэдэг алдартай театр бол одоо 100000 гүрний зэрэгтэй юм Задгай театрууд байлаа. Тэгээд бүгд дүүрэн байлаа. Хамгийн сүүлийн тоглолтын дээр одоо Монгол Улсын гавьяа жүжигчин Бадрал бүтээр маань Набуко дүртээ одоо дуулж явах явцад одоо галтуул бас дэлбэрлээ. Үнэхээр бэлгшээлтэй тэгээд их сайхан байна. 19 онд одоо Монгол Улсын ардын жүжигчин Амар Түвшин маань Монгол Улсын гавьяа жүжигчин Бадрал хоёр маань одоо анх одоо дэлхийн алдартай театр Задгай театр Веронод одоо хоёр монгол залуу очиж одоо дуулж исэн бол өнөөдөр одоо ингээд нэг дөрөвт одоо ингээд хоёулаа гарч ирнэ гэдэг маш ховордоход байлаа. Тэгээд тэр хоёр маань бол мэдээж нэг дөрөвт одоо цог дуулаагүй ч гэсэн ингээд цуурч гарч ирсэн. 26 оны 5 сарын одоо 23-нд Вердийн театрт одоо Набуко дүрийн одоо Закирэгийн дүрээр одоо дебют хийсэн. За тэгээд дараа нь болохоор Парма хотын Reggia di Colorno гэж одоо хааны ордны юм одоо болсон Пучинигийн Турандот гэдэг дүрийн одоо Тимүр хааны дүрийг одоо болсон гэж бүтээгээд ирлээ. Тэгээ одоо ингээд сүүлийнхаа Набуко гэж алдартай дүрээр 3 удаа тоглож нийтдээ 5 тоглолтод
баярлалаа дуулаад ирлээ. Мэдээж одоо сая Италид бол олон Набука дөрүүд маань одоо тоглогдсон. Монгол Улсын ард хэмжигчин Амар Түшин, Монгол Улсын гавьяа жүжигчин Бадрал маань, Монгол Улсын гавьяа жүжигчин Тэргүүн зэргийн Чингис хауданд Ариун Баатар маань, Монгол Улсын гавьяа жүжигчин анх хоёр маань энэ сайхан дөрвөн залуу маань дөрвөлөө одоо Набука дуулж энэ тэнд одоо юм бас байлдан дагууллаа шүү дээ. Дайлаар мордоод байгаа юм шиг санагдчихсэн үе. За энэ дунд одоо Монголынхоо одоо хамгийн анхны бариг л одоо баас холоо төлөөлж энэ одоо дэлхийн том театрууд дуулж Монгол Улсын гавьяа жүжигчин Бадралтайгаар цуг дуулж одоо бас түүхтэйсэндээ маш их баяртай байна. Энэ одоо олон зуун жилийн дараа тийм ээ Монгол хүн одоо Монгол залуучууд маань одоо төв дэлхийд тусан гэж гайхуулж байгаа. Олон сайхан залуучуудаа бас амжилт хүсье. Тэгээд цаашдаа гарч ирэх залуучуудаа үд хаалга нээлттэй сурсан мэдсэн бүх зүйлээ одоо харамгүй одоо хайрлаа. Тэгээд Бадрал маань бас хэлэх дуртай үг гэдэг тий. Хэрвээ чи алдрын зэрэгт хүрсэн бол одоо бусдаа үд хаалга нээж өгөө гэж. Тэрний одоо агуу ташуулар гэж одоо миний ханы одоо аавынхын төрсөн ах хүн. Энэ хүний одоо бичсэн шүлгийг одоо ишлэл татаж одоо ярих дуртай юм байна. Тэгээд Монгол Улсын гавьяа жүжигчин Бадралдаа маш их баярлж байна. Олон сайхан дуучдыг бас зам мөрийг одоо бас чиглүүлж өгч, тусуулж за одоо ингээ яваа. Тэгээд одоо сая Веронод одоо манай Монгол Улсын гавьяа жүжигчин анх хоёр маань бас одоо Турандот өөртөө одоо дебют хийж одоо дууллаа. Тэгээд энэ их олон баярт одоо үйл явдлууд маш их давхцлаа. Тэгээд аав ээжтэй баярлж байна, эх орондоо баярлж байна, хамт олон найз нөхдөд баярлж байна, багш ирхэн багштай баярлж байна. Тэгээд сонгодог урлагийг одоо дэмжиж байгаа үзэгчд бүх хүмүүст одоо маш их баярлаа. Тэгээд бас ажлын газрын хамт олонд бас баярлаа гэж одоо хэлье. Улсын дөрвж эрдэм театрыг ослол дуучин Монгол Улсын гавьяа жүжигчин Оюун Чимгийн Хүрэл Баатар байлаа.